За юу яцхан. Энэ жилийн 2025 оны хамгийн том хүлээлтүүдийн нэг ямар ч үсэн миний хувьд. Гэтэ олон хүний хувьд байх гэж итгэж байна. 7 сарын 10-нд нээлттэй хийх Superman киноны эхний одоо бүтэн трейлер гарсан. За өмнөх нь бол тизер байсан. Сайхан гарсан шүү дээ. Тэгээ одоо бүтэн трейлер гарлаа. За тэгээд сошиал дээр бол одоо Threads гэх мэт сошиал сувгууд дээр бол James Gunn тэргүүтээ яг DC Studios, Warner Bros ажиллаж байгаа хүмүүс бол яг албан ёсны хүмүүс нь ганц хоёр жижиг сэжиг юм дүрс зүйлүүдийг бол контентуудыг бас хуваалцаад байсан. За тэгээд одоо бол албан ёсны трейлер гарч байна. За энэ киноны хүлээлт бол миний хувьд ямар ч байсан маш өндөр байгаа. Та хэдийн хувьд маань хүлээлт ямар байна санал сэтгэлээ хуваалцаарай. DCU гэж одоо шинэ франчайз бол одоо албан ёсоор оны өмнөхий ихэлсэн Creature Commandos гэж R-rated animated ийм одоо цувралаар бол ихэлсэн албан ёсоор бол за гэхдээ томоохон хэмжээнд бол мэдээж энэ киногоор эхэлж байгаа. Peter Safran гэж захирал нь продюсер. За тэгээд James Gunn гэж бас захирал. За энэ хоёр хүн бол одоо DC Studios-ыг хариуцсан ажиллаж байгаа. За Peter Safran-ы хувьд бол илүү санхүү талын, бизнес талын зүйлийг хариуцаж, James Gunn бол илүү креатив бүтээлч, найруулга, уран бүтээл талыг нь хариуцаж ингэж ажиллаж байгаа хоёр хүн. Ажиллаж байгаа том прожект бол одоо эхний том алхам болж байна. За тэгээд юуны хувьд бол Superman-ы хувьд David Corenswet гэж жүжигчин Superman-ы дүр тоглож байгаа. Их гоё залуу байгаа, өндөр. За сайн ч жүжигчин өмнө нь та хэд маань Pearl гэж кинон дээр магадгүй туслах дүр тоглосноор нь санджээж магадгүй. За Hollywood гээд Ryan Murphy-гийн Netflix богино хэмжээний цуврал үзсэн бол бас тэрэн дээр бас их дайггүй гоё дүрт жижиг туслах дүрт бас тоглолтыг тэрүүгээр нь таньж байж бас магадгүй. За тэгээд дээрэс нь мэдээж туслах дүрүүдэд бол олон мондөг жүжигчдийн бүрэлдэхүүн байж байгаа. Хэдүүлээ тэрийг мэдээж харна. За тэгээд трейлерээ үзцгээ. Би бол үзээгүй байгаа. Ууг нь шөнө 12 цагт гарахыг мэдчихсэн. 12 цагт гарангууд нь үзээд ингэнэ гэсэн боловч ганц өдөр эрт унтъя да гэж бодоод онцсон байгаа. Яг тэрэнд гисэн чинь ингээд харчлаа. За. За хэдтэлээ трейлер үзье. Эхлээд нэг бүтээ зүгээр үзчихье. Are you being serious right now? Yeah. Lois Lane. You'd let me interview you as Superman. Sure. Nice. Ready? Let's do it, Cronkite. Superman. Miss Lane. Nice. Recently, you've come under a lot of fire for what some might. It's a lot of fire. It's a lot. Today, the Secretary of Defense said he was going to look into your actions. Ooh, Frank Grillo. That's funny. My actions? I stopped a war. Maybe. Not maybe. I did. In effect, you illegally entered a country. This is how you're gonna be? I'm not the one being interviewed, Superman. Did you consult with the president? No. He's seemingly acting as a representative of I the wasn't United States representing will cause anybody more except for me. problems around the world. And doing good. I would Politics, eh? question myself in the same situation and consider the consequences. People were going to die. Hey, buddy. Eyes up here. Woo! Awesome. Гоё шүү. Your Oh. Lex Luthor. your actions. That's what makes you who you are. How can Mr. Terrific. Superman. He's not a man. He's an it. He's somehow become the focal point of the entire world's conversation. Oh. I will not accept that. I cleaned your boots. I'll go get them for you. Age Kenta. Oh, Green Lantern. Hot girl. Jean-Jean's Martian Manhunter юм шиг байна. Woo! Awesome. You have a dog? Crypto.
Гоё шүү. 7 сарын 10-нд шөнийн үзүр хийнэ гэж найдаж байна. Тэр албасны тодорхой болонгоот мэдээлэл гарна. Тэгэхээр Rusty Talks гэ Facebook-оор Rusty Ryan 7-гийн Instagram-аар дагаарай. Тэгээ видеонуудаа бас үзээрэй. Йоо ямар гоё харагдаж байна. Mr. Terrific гоё байна. Superman. Яа энэ хин Nicholas Hoult бүр алхах шиг санагдаад байна юм. Юун дээр Lex Luthor-ын дүр. Kent. Энэ хэсэг дүр байна те. Choices. Сайн Martian Manhunter-ыг тэнцээ хорцсон байж ах шиг байсан да. Тэр бас сонирхолтой. Тэгээ politics бас байна те. Дайм маны Дайм болох байсан юм зогсоосон л гэж. Тэр нь opening байх бах киноны те. Эхлэлийн гол конфликт ч юм уу. Сайн ч Hawkgirl хийн тэртээ энэ Martian Manhunter л байна да энэ харахгүй юу? Ийм олон хуурж мөрцөн. Тэгээ хоригдцээ яг Martian Manhunter л бах гэж бодох юм. Өөр манай эсвэл юу байл? Энэ трейлер дээр нэг бишээ тийзер нэг зураг бас гарцсан байсан. Martian Manhunter байгаа үгүй санахгүй нь яг альбисаар зарсаагүй. Гэтэ Martian Manhunter шиг харагдчихээн. За сая энд 3 hero харагдсан. Энэ хэсэг энэ шот амар гоё шот л энийг хараад. Point of the entire world's conversation. Hawkgirl хин Green Lantern энэ үспэсийг харчаа штэ. Яа тэгээ Mr. Terrific Батрад юу. Эхэнд Isabella Merced тоглож байгаа штэ. Одоо Last of Us дээр бодоо болгож байгаа. Dina тоглож байгаа. Isabella Merced тоглож байгаа. Тэгээд энэ хинд тоглож байгаа Mr. Terrific тоглож байгаа жүжигчин X-Men First Class дээр Darwin гэдэг дүр тоглодог. Тий. Гэтэ тэр дүрдээ ууг нь өөрөө гоё байсан. Гэтэ зохиол талаас жоохон тиймэрхүү явцсан л да. I will not accept that. Action and амар гоё харагдаж байна. I cleaned your boots. I'll go get them for you. Амар Southern accent те. Америкийн өмнөд хэсгийн accent. Энэ Martian Manhunter гэж бодож байна. Lois Lane бас Lois Lane сэтгүүлч юун дээр нь одоо чадвар skill те. Тэрэн дээр нас нэлээд ажиллах юутай харагдаж байна. Шинжтэй харагдаж байна. Тэгээд Richard Brosnahan юун тоглож байгаа. Lois Lane. Тэгээ хүмүүс Amazon дээр гарсан юу гэж цувралаар нь хүмүүс мэдчих магадгүй. The Marvelous Mrs. Maisel гэдэг энэ цувралаар бүр айгүй олон шагнал магнал хүртэжсэн. Emmy Award авч исэн, Golden Globe авч исэн гэд ийм жүжигчин болвол байж байгаа. Тэгээд хинд саяны Green Lantern Guy Gardner-д Nathan Fillion тоглож байгаа. Nathan Fillion ч одоо comic nerd-үүдийн хувьд бас л том жүжигчин шүү дээ. Олон юунд байгаа. Тоглоом кинонууд дээр байгаа. Halo дууралт юм ба шүү дээ. Олон кинод байгаа да. James Gunn-ы баг бүх бүтээлд байдаг. Cast бол гоё. Isabella Merced Hawkgirl байгаа тий. Гоё харагдаж байна. Metamorpho юм биш үү? Би юу биш юм байна. Metamorpho юм биш үү? Sorry. Би Green Lantern Martian Manhunter шиг санагдсан. Metamorpho юм биш үү? Metamorpho юм байна дүрнэ. Андуурсан юм байна. Тийм хаялч нэг иймэрхүү юм байсан санагдаад байна. Энэ миний нөгөө харсан Darwin-ы жүжигчин мөн үү? Мөн биш үү? Мөн байна. Эдик Гатиг. За ингээ кастын хувьд бол гоё харагдаад байгаа. Тэгээд DCU-гийн Chapter 1 Gods and Monsters гэдэг байгаа. Одоо ингээд 26 оны 7 сарын 11-нд Superman. За тэгээд 26 оны 6 сарын 26-нд хэний тоглож байгаа? Supergirl байгаа. Өө ч одоо яг видео хийс чинь нэрнүүдээ мартаа авчих юм. Millie Alcock хинд Rhaenyra Targaryen-ы teenager дүрд нь тоглосон House of the Dragon цуврал зэрэг Rhaenyra тоглодог. Teenager Rhaenyra тоглодог. Millie Alcock тоглож байгаа Supergirl-д. Ийм гоё кино болол гарнаа. Энэ бас нэлээд гоё болно гэж хараад байгаа. Найруулагчийн хувьд бол Craig Gillespie гэж тун сайн найруулагч байгаа. Одоо энэ I, Tonya, Fright Night тэгээд Cruella энтрийг найруулсан тун давгүй найруулагч найруулж байгаа. За тэгээд 26 оны 9 сард одоо анхны 2 DCU кинотой жил бол дараа жил байх нь. Тэгээ 26 оны 11 сард 9 сарын 11-нд Clayface гарна. Их сонирхолтой харагдаж байгаа. За тэгээд The Authority, Brave and the Bold, Swamp Thing гэсэн бүтээлүүд бол харагдаж байгаа. За Clayface-ийг бол хэн найруулнаа гэдэг юу яж байгаад бол байсан.
хоррор найруулагч Майк Фланаган өөрөө найруулна гэж хагаад зохиолчоор оролцоод тэгээд Джеймс Watkins гэж өөрхөн найруулахаар бол болсон. Гэхдээ Майк Фланаган оролцох бол хിവэрэ байж байгаа. За тэгээд эднэр бол одоо Gods and Monsters гэдэг бурхад болон мангасууд гэдэг ийм ерөнхий сэдвтэйгээр бол эхний одоо chapter 1 тийм ээ эхний бүлэг бол явна гэж байгаа. Тэгээд энэ бүтээлүүд нь сайн болоосоо гэж найдаж чинь та хэд санал сэтгэлдлүүдээ хуваалцаараа тэгээд яг аль биесны болонгууд нь мэдээлэл зарлагдаад хэдүүлээ гоё 7 сарын 10-ны ойр шөнийн тусгай үзэр бол хийн шүү дээ тэрийг тодорхой болгоод хэлье. Ийм байна. Тэгэхээр ревюч авахтай сэтгэлтэй трейлер реакшн бичгтэй хамт байсан бүгдээнд нь баярлалаа. Энэ трейлер үнэхээр гоё фан харагдчихээн. Энэ нөгөө нэг юу нөхдөд штэ. The Authority гэх нөхдөд байгаа. Тэд нар баггүй юу? Нэ сая санчлаа. Тэгээд Frank Grillo ямар дүр тоглож байгаа хайлт харчаа тэгээ хэдүүлээд дуусгаа. Frank Grillo үнэхээр кул жүжигч шүү. Frank Grillo энэ Authority-гийн нэгдэн тоглож байгаа юм болоо эсвэл хэнд тоглож байгаа юм бол да. Rick Flag Senior юм биш та. Би бүр нөгөө юугаа Creature Commandos-а бүр мартцсан явж. Creature Commandos тэр чинь амар цагаан усмстэй байдаг байхгүй юу? Rick Flag-ийн аав юм биш та. Suicide Squad гэдэг тийчтэй. Тэрийг би мартсан. Creature Commandos ууг нь би үзэж ревю хийсэн юм шүү дээ өөр. Мартцсан явж. Тэр Rick Flag шүү дээ. За окей. Тэгээ трейлер бол гоё харагдчихээн. Та сан сэтгэлээ болцороо надаа энэ 70-80-аад оны энэ нэг юм эстетик нь гоё харагдчихээн. Нэг Star Trek, тэр үеийн Superman тэр үеийн нэг юм шинжлэх ухааны зөгнөлт кинонуудын эстетик бол бас гоё харагдчихээн. Тэгээд акшн гоё харагдчихээн. Жүжигчин маань гоё байна гэдэгт итгэлтэй байна. Энэ киног би сайн болоосоо гол нь Superman ч өөрөө юу гэхээр итгэл найдвар буюу hope те айгу олон зүйлийн хувьд итгэл найдварын бэлэг тэмдэг дүр шүү дээ. Ер нь бол анх бүтснээс дүрс одоо анх акшн комикс дээр гарснаас хойш хамгийн гол зүйл нь яг мэдээж олон хөлбөр байгаа, олон өөрчлөгдсөн хөлбөрүүд байгаа. Гэхдээ л яг гол цөм нь бол итгэл найдварын бэлэг тэмдэг байсаар ирсэн. Тэгээ тим кино байгаасаа гэж маш их хүсэж байна, маш их найдаж байна. Миний хувьд бол энэ жилийн хамгийн том хүлээлтүүдийн нэг байгаа. Тэгээд та санал сэтгэлээ хуваалцаарай. Дараагийн видео үйл ажиллагаагаар уулзтлаа. Баяр та.